Өдөрт тав хүндээ амралтын өдрийн мэндийг хүргэж 60 ором шоу нэвтрүүлгийнхаа ээлжид шинэхэн дугаарыг үзүүлэхэд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлгийн шимтэн үзэн суудаг өдөрт тав хүндээ баярлалаа. Амралтын өдөртөө 80 дахь сайхан өнгөрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн уран бүтээлчтэй тав хүндээ танилцуулъя. За Мөрөөдлийн театрын уран бүтээлчтэй манай энэ удаагийн нэвтрүүлэгт оролцохоор залуус маань хүрэлцэн ирсэн байна. Юун дөрөв тав хүндээ энэ өдрийн энэ үчийн мэндийг бас хүргэе. Баярлалаа. Үчийн мэнд. За баярлалаа. Мөрөөдлийн театрын жүжигчин Ганбаяр манай нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн байна. За жүжигчин Батболог хүрэлцэн байна. За жүжигчин Хэрлэн хүрэлцэн байна. Жүжигчин Баярмаа хүрэлцэн байна. Жүжигчин Даваазаа хүрэлцэн байна. Жүжигчин Наманаа хүрэлцэнжээ. За Мөрөөдлийн театрын хамт олон бол мэдээч одоо сошиал ертөнцийн гол дүр гэсэн нэртэй тоглолтууд явагдаж байгаа. Тоглолт нэлээд хоорондоо ороод нэлээд олон үзэгчтэй үдсэн хүмүүс бол их сэтгэл өндөр байх шиг байсан. Би бол харах үзэж амжаагүй байгаа. Тэгээ надад бол энэ үзэгчтэй бас энэ тоглолтын талаар нэг товч мэдээлэл өгөөч. За ТV телевизийн 60 ором шоу нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд Мөрөөдлийн театрын хамт олон бид бүхэн 5 дугаар сарын 6-наас энэ талбай ажлын соёлын төвөргөнд сошиал ертөнцийн гол дүр гэдэг тоглолтоо эхлүүлээд одоо маш амжилттай тоглоод явж байна. Тэгээ энэ тоглолтод маань одоо Мөрөөдлийн театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. 50-д 60 дүүний бүрэлдэхүүнтэй тайз, бүжигчид тэгээд ерөн жүжигчид тэгээд соёл урлагийн сургуулийн оюутнууд бүтэн 1-2 чанга оролцож байна. Тэгээд одоо жүжигчид энэ тоглолтод одоо бас жүжигчин хотгоо сүрэл бидгээр Мөрөөдлийн театрын хамт олон дээр нэгэн одоо хамтлаг болж нийлж одоо ингэж хамт орж ирж тоглож байгаа. Тэгээ одоо маш сайхан онцлогтой юм сайхан тоглолт болж байна. Үндсэн бүрэлдэхүүн гэсэн үг шүү дээ. Тийм үндсэн бүрэлдэхүүнд одоо энэс хойш одоо Мөрөөдлийн театр гэдэг хамтлаг хичнээн жил наслахнууд тэр одоо хугацаанд хамтдаа л байна гэсэн бодолтой тийм одоо андгай тангарахтай ингэж явж байна да. Тэгэл та нар бүргэд мэдхүү гэж явж байна. Тийм бүргэд мэдхүү гэж явж байна да. За хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас баярлалаа. Ингээд нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Манай нэвтрүүлэг нийтдээ 60 хорон буюу 1 цагийн хугацаанд үргэлжлэнэ. Энэ хугацаанд та 6 хоорондоо өрсөлдөж нэг хүн нь ялагч болно. Тэр хүн маань нэвтрүүлгийн шагнал болох 100 мянган төгрөгийн эзэн болно. За энэ хүн үргэлжлүүлээд нэвтрүүлгийн финалын үе буюу төгсгөлийн үедээ ганцаараа даалгавар гүйцэтгээд 500 мянган төгрөгийн төлөө тоглолтын. За хэрвээ амжилттай сайн байвал нэмээд 500 мянган төгрөг очих боломжтой байна. Хэрвээ чадахгүй бол 100 мянган төгрөгтэйгээр тоглолтоо үргэлжлүүлээд бас нэвтрүүлгээ дуусгах нэ гэж бодож байна. За нийтдээ 5 үеийн турш 5 хүн хоорондоо өрсөлдөнө. Үе болгон дээрээс нэг оролцогч хасагдана гэсэн. За даалгаврыг тухай бүртэн 5 хүн танилцуулаад явчихна. Даалгаврыг бүгдээрээ зэрэг эхлэнэ. Тэгээд төрүүлж хийсэн нь мэдээж дараагийнхаа үе рүүгээ шилж явна. Хоцорсон тэр үеэс хасагдана гэсэн үг тийм. За ойлгомжтой юу? Ойлгомжтой. За асуух зүйл юу вэ? Одоо тэгэхээр эдгээр бүгдээрээ миний дайсан болж таахна. Тийм шүү дээ. 100 мянган төлөө одоо өрсөлдөнө. Мэдээж тайсан дээр нэг баг нэг хамт олон болж байгаа бол харин 60 ормын тайсан дээр бол бас цагаахан өрсөлдөөн явагдана. Тэгээд даалгавар бол мэдээж одоо ингээд асуулт хариултын бус авхаалт самбаа, эвдүү гэсэн даалгаврууд бол байгаа. За эхний үедээ шууд орох уу? Бэлэн үү? Орохоос өмнө асуулт тодруулах шагналын сан таал гэж байна уу? Үнэ өсөхгүй явах болох уу? Арай бага. Өсөхгүй явах гайгүй юу? Тэгээд 100 мянган төгрөг авсан хүмүүс ингэдэж штэ одоо чи ер нь орчин үед ингээд сая чин 7 төрлийн татварын хууль гарчлаа. 4 нь ингээд 5 сарын 1-ээс эхлээ хэрэгжиж эхэлж байна. Тэгээ манай нэвтрүүлгийн бас одоо 9 төрлийн татварын хууль манай нэвтрүүлгээр гарсан байгаа. 100 мянган төгрөг авсан хүмүүс нэвтрүүлгийнхэн татварыг хүн амгийн орлогын албан татвараа, нийслэлийн татвараа, тэгээд төвийн татвараа, газрын татвараа гэдэг. Тэгээд энэ дэр ашигласны татвараа гэж. За тэгээд нэг гар дээр нэг 10 орчим мянган төгрөг очимоогүй юу? Тэр акцаад байх бахтай гэж. За хамтдаа эхлэх үү? За. Ингээд үзэгч та бүхэндээ зориулаад 60 ором шоу нэвтрүүлгийнхаа эхний үеийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Нандин Дурсамж ресторан ажиллаж байгаа илээ.
Ингээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Нандин дурсамж ресторан ажиллаж байгаа билээ. Үзэгч та бүхэндээ бас мэдээллийг хүргэхэд Нандин дурсамж ресторан Сонгойрхон дөрвийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу за Чингис Осоо сургуулиас толгойдын хуучин эцэс явах зам дагуу замынхаа хой талдаа бол байрлаж байгаа. Мөн Мөрөөдлийн театрын хамт олныг бас цаг за боломжтой үедээ Нандин дурсамж ресторанд бас зориулж үйлчлүүлээрэ. Та бүхэнд хөнгөлөлтөө үйлчлэгийг үзүүлэх болно гэдгийг дуулгахад сайхан байна. Хоёр дахь нь бол Grand X Night Club байдаг. Бас очиж сайхан цаг завтаа боломжтой үедээ хамтлагаараа очиж бас сайхан бүжиглээрэ. Урьж байна. За ингээд нэвтрүүлгийнхаа эхний үеийг даалгаврыг танилцуулъя. Та бүхний ингэр дээр нийтдээ 10 ширхэг наалтыг цаасыг наасан байгаа. За энэ цаасыг гараараа өрөхгүйгээр ямар нэгэн юмд өрөхгүйгээр өсрөхгүйгээр биеийнхэн хөдөлгөөнөөр сэгсэж унгаана. За зэрэг эхлэн сайн дараад наагаад ирсэн буруудч. унчиж магадгүй лөө. Би бүр амар сайн наацсан шүү дээ. За Бүр ингэж ирээ лөө. Ингээл нагаад байсан. За тэгэхээр зэрэг эхлэн өсөрөхгүй гэсэн тийм. өсөрөхгүй, тэгвцгүйгээр тий ерөнхийдөө биеийнхээ хөдөлгөөнөөр сэгсэн гэсэн үг тий. Юмд өрөхгүй Тий юмд ингэж үрж унгаахгүй, гараараа унгаахгүй. За тэгээ сайхан сэгсрээд өгөндөө. Яах вэ? За бүгд эндрийн хурдлаа гараа зогсчээ. За хоорондоо баг зэрэг зайтай зогсон тийм ээ. За ламбогийн сэгсрэг багт унах гэдэг нэг үе. Гүү. Энэ унах тэр унтчаад Тий ууц биш гамбайраа. гүрийгээд. Би бүгдийг их сайн наас юм даа өөрөө. За За ойлгосон тий? Асуух тодруулах зүйл юу вэ? Байхгүй тий? За Өрөхгүй шүү дээ. За үсрэхгүй шүү дээ. Хянаараа ирэхгүй. хянаа нэ. Үсэрсэн. Өргөөгөл унгааштай гарамаар орчихсон. Тий. Дараа нь бичлэгэн дээрээс лоббинд харагддсан юм байлээ. За. Бэлнэ үү? За. Би эндээ нэг сайхан амжилт төсөө нэг айхтар хөдөлгөөр баг зэрэг алаад агшаа. Баяр өгчээ. За амжилтсэ. За. Дуусна нь цаасаа унгааж дуусна гараа өргөд эндрийн хойно зогсон тийм ээ. Хоцорсон энэ үеэс хасагдах нь байна. За анхаарч байгаарай. Үе болгон дээр намайг эхлэх хэрэглэе шүү. За. миний амар сайн алдсан шиг байгаа. За анхаарч байгаарай. 3 2 1 За байж л та. Бити нэгээд л та байж л та. Гараа оролцохгүй шүү. Гар оролцохгүй шүү. Энэ зулагийн гарал оролцох гээд лагш шиг энэ сайн харнаа заяа. 3 2 1 эхлэе. За цаас би хэлсэн эхлээд. Хамбагийн гараа оролцохгүй тэр гараа. Ой. Хамбагийн гараа түрүү онцоо. Энэ хам царай Зүгээр уугаад надаа. За баяр үгүй сайн аваад байна. За баяр болсоо баяр үгүй. See отосон тэгээ энэ үеэс зэлсэн юм аа. Намаа үсээс ихсэхтэй бие сэтгэж штэ. Амаа. Дайрэшти. Я. За хэлсэн байсан байна. За. Бэр ингэж хөдөл. Пицца авчаад тэгж үгээд. Би одоо өндөөгээд. Тэгж үгээд. За, батшаа 3 цаас өгсөн. Амаа чөлөөсөн байна. Огт энэ сүйд цаасны чанар уг нь муухтай байсан. Батшаа дээр хамтдаа цаасны хийчихсэн. Амаа хоёр. Намаа гад өгсөн байна. Яг ингэ гад. Сайн үлээ. Одоо яа ингэж наас Ямар амар наацсан. Гуравхад байсан. Наачаад ахтан л Сайн наацсан. энэ чанартай цаасан тарчиж тий. Гэтэ уг нь шинийг задлсан шүү дээ. Бүгд л яг ижил шинэ нэг бодноос авсан цаас байгаа. Энэ подолк
жоо сэмэрсэн айгуу над зуураач юу. За яах одоо. Одоо онсон бүхэн шалтгаан бодохгүй гэдэг шиг. За гидсний хөдөлгөөн жоохон тотлоо Батбаш шивд. Харин жоохон туршлага тутчихлаа. Би өөр ингээд дараад гэсэн байхгүй. Нэмж дараад байгаа юм болоо гэж тэ. Унгаачих игэлөө. Тий. Буруул тагт хэрэгжилчтэй тий. Харин Намуунаа тэнд биеэ сэсэргээд тахт өсөө сэсрэлэх юм тийм. гэтээ үсээрээ бас ингэж чаад нэгийг наалд болоод чулуудцсан. За. Эхнээс ингээд Батбаш хасагдах нь байна. Үзэгчтэй хандаж бас юу гэж хэлмээр байна. Хамт оролцож байгаа хамт олондоо хэнийг дэмжиж бас юу гэж хэлмээр байна. За. Ямар ч байсан юу амсгатчлаа. Зугаатаад байт юм байна. Юуны төрөнд телевиз үзэж байгаа бүх үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд манай Мөрөөдлийн театр сошиал ертөнцийн гол дүргээд энэдмийн шоу entertainment тоглолт маань одоо хэд тоглогдож байна. Тэгээд та бүхэн манай тоглолтыг ирж үзээрэй. Манай тоглолт маань бас урд урдын тоглолтуудаас их онцлогтой болж байгаа. Түрүүн Гамбаа маань хэлсэн. Гамбаатгаас сүүлд 3 манай хамтлагт маань гишүүн болж орсон. Тэгээд бас гоё надад тийм залуу насны ирч хүч тэгээд мөн хамтарч ажиллаж байгаа байгууллагууд Softlet, Urban Gens гэл Enterprise зөндөө байгууллага хамтарч ажиллаж байгаа. За мөн телевизүүд Reda Fashion тэгээд их гоё энэ цоглог энэдмийн хөгжилтэй өнгөлөг гоё бүжиглдэг, дуулдаг бүхэл юм хассан сайхан залуучуудын ирч хүч үнэрсэн сайхан тоглолт болж байгаа. Та бүхэн гэж үзээрэй гэж урьж байна. За. Та бүхэндээ бүгдэнд нь амжилтсаа. За хэнийг дэмжих вэ? Тэгэл яг бүгдийг дэмжиж дөө одоо энэ чинь бүгдээр л өрсөлдөж байгаа юм чи тэ. За. Түрүү эхлэхэд Батбаш юу гэдсэн бэ? Үгүй хоош өдөр гэсэн үү? За би ингэ гарч уу тэ. За. Жараа урам шоу нэвтрүүлгийнхаа эхний үеийг үзүүллээ. Хэсэг хугацааны дараа 2 дахь үеийг авч үзээрэй. Манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр Нандин дурсан ресторан ажиллаж байгаа лээ. Өдөр стаффэнд зориулаад амралтын өдөртөнд хүргэдэг 60 орчим шоу нэвтрүүлгийнхаа 2 дахь үеийг үзүүлэх бэлэн болсон байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт Мөрөөдлийн театрын жүжигчин уран бүтээлчид оролцож байгаа билээ гэдгийг та бүхэнд дахин дуулгая. За 2 дахь үеийн даалгаврыг танилцуулъя. Нийтдээ 6 ширхэг аягыг 3 жилбэрт оруулж өргөх юм. Өргөхдөө доод талынхын инээнд нь суурьнд нь 3 аяг, дунд талд нь 2 аяг, дээд талд нь 1 аяг. Ингээ 3 шатаад өрнө. Өргөхдөө шууд гараар өрчихгүйгээр шаар ашиглаад шаарыг аяган дотор оруулаад үлдээхээр шаар тэлээд аягийг авчиж барина. Тэгээ шаараараа зөөнө гэсэн үг аяга. За шаараа нэг амдаа зуусан бол гараараа барьж шаараа үлээхгүй. Гарын оролцоо ерөөсөө орохгүй. Ойлгомжтой үү те? За үрж эхлэхдээ шууд энэ байгаа байрлал дээр нь шууд эхлэхгүйгээр заавал өөрлөгөө эндэрлөгөө ойртуулж урдаа зөөж эхэлнэ гэсэн үг. За хийж явах явцад аяг нураад унах юм бол нураад үлдсэн хэсэг дээрээс нь үргэлжлүүлж болно.
Хэрв үлээж байгаа шаараа аяган дотроо ч юм уу шаараа амнаас алдах юм бол бүр ихнээс нь тарааж байрлуулж байгаа эхэлнэ. Гар оролцох юм бол бүр ихнээс нь бас тарааж тавьж байгаа эхнээс нь эхэлнэ гэсэн үг. За мэдээж өрх явцад бол гар оролцоогүй, шаараа алдаагүй, зуулттай үеэрэл аяг мултаж унах ч юм уу бусад үед ингээд унах юм бол нураад үлдсэн хэсгээс нь бол үргэлжлүүлж болно гэсэн үг тий. Ойлгомжтой. За өөр асуух зүйл юу вэ? Байхгүй юу тий. Зулаа асуух юм байхгүй юу? Тэг яг шаараа зууцсан худлаагаас дундуур нь юм асууя гэж гар оролцоо шаараа авч маваад амьсгаа авдаг шүү. За билнэ үү? Мэдээж зэрэг эхлэн билнэ үү? 3 2 1 за эхлэе. За шаараа алдах юм бол намуунаа бүрхнээс эхлэн тийм ээ. Шаараа алдаж болохгүй. За танахнаас одоо баг зэрэг залчин нөхөр нь хийм гээ. Тэрийг сайн харж байхгүй дундуур нь бас заллаа орох гайг байгаа. Гайг байгаа. Дундуур байхгүй юу? За хэлээ шаараа алдсан харж байгаа даа. Намаа гэж үтэй. Чамаа гэх үү? Тий. За тэгвэл чамааг л сайн харъя да. Цолааг л сайн харъя да. За тэгээ шаараа үлээгээд хийгээ өөрөө гаргасан юм чи буцаагаад хийгээ өөрлөгөө сараад очихгүй дөө тий. За цолаагийн хувьд бол суур жоохон хитрхи шахууйгүй юу? Гайгүй юу? Энэ нөгөө суур их сайн байж дээшгээ зүрхдэг шүү дээ тий. За баярмаач харин амжилттай хавыгаа өрцөө одоо 6 та өрөх гэж байна. Тэр. За нурсан бол нураад үлдсэн хэсгээс нь өргөжлүүлж болно. За баярмаа тааштай явчихна. Ороо хэвчээ маш гэнэ байна. Энийг өргөжлүүлж болно шүү наанаас. Наачаа урах гад байна. Энэ бол газар уснаа. За баяргээ. Газар уснаа босгоо та гараараа. За баярмаа өмнөд бол дууссан байна. Газар усныг мэдээж гараараа авч босгож тавина шүү дээ. Тампагаас аваад өөр хий гараад ашиг засагдаад хажууд байгаа болохоор ойрхон байгаа болохоор энэ баярмаач сая би шаар үлээж чаддгүй моддгүй үзсэн шахаад байсан юм шиг. За наача ер нь баг авцагаад авцсан дээр юм байна да. Өмнөх явах уу? За одоо гараар авцсан дээр. Одоо зөөлхөн хийгээ гараа. За хэрлэн сүүлийнхээ тавьсан дээ. За намаа дууссан байна баяр үргээ. Тийм ээ. За энэ хоёр эмэгтэй нь бол нэгэн бас өрсөлдөх нэ тий. Эхний үедээс намаа явт өгсөн байна. За минь цэгнэс нэглэр. За аягуудаа суурь нэг зүг тавих хэрэгтэй. Зулаа суурь нэг зүг тавих хэрэгтэй. Гамбаа наач унтаа. За. Бас. За одоо дээд За зулаагийн үед бол бас юм амжилттай. За одоо нэг хилтэйг тавих хэрэгтэй. Хэрлээ алдсан маань. Яг голдно. Зөөлх юм. Бити яа одоо. Жоо өөр. За тэгээд тавчих. За одоо шаараа зөөлхөн гараад за зулаа дууссан байна юугээ. Ихтэй баг унгах чинь үгүй юу? Хаашаа чимдээ нэг баруун зүүн. Чистэ. Юу миний хамгийн зэрхэн юм шүү. За. Хэрлээ. Уг нь амжилттай тийм яг өргөж байгаа. Сүүлийнхтэй хамгийн сүүлийнх тавьж байгаад бас эвгүй юм байна аач. Маш их мэдрэмж хэрэгтэй байна. За ингээ хэрлээ хасагдсан дээ. Одоо үгүй хэлэл хасагдъя да. Тэгээ да. За тэгээд үлдсэн дөрөв олцогчтой амжилттай. За мөн мөрөөдлийн театрын сошиал ертөнцийн хоолоор шоу тоглолт өдөр бүр 19 цагаас талбай ажлын соёлын төвөөр тоглож байгаа шүү. Та бүхэн ирж үзээрэй гэж хэлье. За баярлалаа амжилтсаа. За амжилт. Ингээд 60 орон шоу нэвтрүүлгийнхаа 2 дахь үеийг үзүүллээ. Хэсэг хугацааны дараа 3 дахь үеийг хүлээн авч үзээрэй. Манай нэвтрүүлгийн ивент идэвхчээр Нандин дурсамж ресторан ажиллаж байгаа байлээ.
тоглож байгаа. Жараар орон нэвтрүүлгийн 3 төвийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт Мөрөөдлийн театрын уран бүтээлчид оролцож байгаа. Жүжигчин Ганбаяр, за Баярмаа Даваазул номон дөрөв бол үлдсэн байна. За та бүхний даалгаврыг бас дахин танилцуулъя. Энэ удаагийн даалгавар дээр Тэрконы үзүүрт бөмбөг хийсэн байгаа. Тэгэхээр Тэркогоо толгоодоо хамрынхаа үзүүрийг даатал углана. Ингээд толгооны хөдөлгөөнөөр савлуулж ягаад энэ аягнуудыг унгана. Нэг хүн 4 аяга л нураана гэсэн үг. Тэгэхээр яг өөрхийн өмнө байгаа дараас нь 4 аягийг нэг-нэгээр унгана гэсэн үг. За. За ойлгомжтой үү те? Ойлгомжтой. Угуулах уу? За өглөө. За өглөөч. Хамбаа. Дараагийн үзүүрийг Энэ идэж Би бүр ирүүргөө оруулчихлаа шүү дээ. За нийлээ юм уу? болно. За билээ ихлээ. За. Юм баг юм харагдахгүй шүү. Баярмаа. Шаартай. Энэ харж гин үү? За. Энэ сармуус нь тулаад байна уу? Харин тийм. Сармуус авчих юм уу те? Яа хэнтэй цормос болох юм. За ихлээ. За ингээд хамт олондоо орж байгаа өрсөлдөгчдөө амьд төсөй гэж хэлмээр санагч байна. Чиний хэд чата ийм юм уу? Нэг доош. Намнаа бэлэн үү? Чамаг л хүлээгээд байна шүү дээ ерөөсөө. Гараараа тулахгүй. Тонгоон шүү. Зөвхөн тонгоон тийм ээ. Яг сайн хянаарай тийм ээ. Хян. За. Засаг уул сайн хийнэ. Намайг сайн хянаарай. Залтай шүү. За, билнэ. За харж байгаарай, байж байгаарай. Эхлэх гэхээр эхлэх шүү. 3 2 1 байж байгаарай. Эхлэх гээгүй шүү дээ, байж байгаарай. За, сэгсэрчлээ тэгж идлээ. За, эхлэе. Оо, за Баярмаа амжилттай. За, Ганбаа ихний амжилттай. Толгоогоороо сэгсэрч. Оо, Ганбаа 2 дахь амжилттай болсон байна. Баярмаа 2 дахь онгоогоос намуунаа 2 дахь онгоогоос байна. Баярмаа цааш бол. За. Онаг нэг үлдсэн байна. Цаан нэг үлдсэн байх цаан. Бүрэг умгаацсан шүү дээ. За дууссан байна баярмаа. Зодаа хоцорцоо. За. Ингээд даваацуул хасагдаж байна одоо. За. Үгүй хэлээ да. Үгүй хэлээ да. За даагуур амжилттай оролцсон шүү. Хин энийгээ их тийм ч байгаа. Ив найрамдалтай. Өгсөн даалгавруудаа амжилттай сайхан биелүүлээ нэгэнд төрүүлээ гараад ир тийм ээ. Тэгээ бүгдээ хамтдаа эндээс гарна шүү дээ. Гараад ирэхээр чинь сайхан. Тэгээ гараад ирэхээр бүгдээ хамтдаа ийш Гинэ гэж юу? Тэгээд үзэгчтэй хандаж хэлэхэд за даа ялангуяа үеийнхэн залуучууд хандаж манай тоглолт хийж үзээрэй. Чихэн залууч чангалсан шинэ өв төрхийг харуулсан. Гой тоглолт болж байгаа шүү. Тэгээд өдөр бол 19 цагаас солийн дөрөвөнд болж байгаа. Хийж үзээрэй гэж хэлмээр байна. За Тоглолтод амжилт хүсье. За цодоодаас амжилттай. Сайхан үзлөө. Бид амжилт хүсье. Амжилт хүсье минь. Одоо амжилт хүсэх юм уу? Оо за. Амжилт хүсье. За. Би төрүүлэхгүй л дээ. Гэхдээ яг төрүүлэхүүний тодруулж өгнө гэж. За ингээд манай 60 орон шоу нэвтрүүлгийг үзэн сууж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийнхаа 3 дахь үеийг үзүүллээ. Хэсэг хугацааны дараа 4 дахь үеийг үзүүлэх болно. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр Нандин дурсамж ресторан ажиллаж байгаа билээ. Та бүхэн амар чөлөө цагаараа найз нөхдөйгөө хамт олноороо гэр бүлээрээ зориг очиж амт чанартай хоолоор бол Нандин дурсамж ресторан дүүжлүүлээрэ гэж уриалж байна.
Өдөр та бүгдийн амрах чөлөө цагтаа зориулж өргөж байгаа 62 цаон бүлгийн YouTube шинхэн дугаарыг өргөжлөж өргөж байна. Нэвтрүүлгийн дөрөвт үеийг яг одоо таахад авч үзсэн үү? Манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр Нандин дурсамж ресторан ажиллаж байгаа байлээ. За Нандин дурсамж нь бол та бүхэнд саяыг дахин хэлэхэд сонгоойхон дүүргийн 3 дугаар хорооны нутгийг төсөөр буюу Чингис хаан сургууль байдаг. Тэр сургуулиас толгойтой хол чийдсүү явах зам дагуу замынхаа хойд талд бол Нандин дурсамж ресторан байж байгаа. Нэг давхартаа бол одоо ресторан ажиллаж байгаа. Хоёр давхартаа Grand X Night Club-д бол ажиллаж байгаа. Тэгээ хэдийд ч утсан та бүхэнд бол бас хөнгөлөлтөд өршлөнэ гэдгийг бас дуулгая. Энэ ардаагаа дугаарыг тэмдэглээ авчихгүй тий утсан дээрээ. Очих үедээ Мөрөдлийн театрын очлоо тэдэн цагаас тэдүүн гэл бас урчлаад тий очих боломжтой гэдгийг дуулгая. За ингээд нэвтрүүлгийнхаа дөрөвт үеийн даалгаврыг танилцуулъя. Ширээн дээр 30 ширхэг теннисний бөмбөгийг өн теннис этгэнд хийж бэлдсэн байна. За тэгэхээр нэг хүн 10 ширхэг теннисний бөмбөгийг ашиглана гэсэн үг. Теннисний бөмбөг нэгийг авлаа. 2-3-аар зэрэг авахгүй нэгийг л авна. Авсан теннисний бөмбөгийг газар ойлгоод аягандаа голдож оруулна. Ингэснийхэн дараа доод талаас нь сэлгээд дээд талд нь тавина. Ахаад бөмбөг аваад голдож орууллаа. Доороос дахиад сэлгэлээ. Ингэж явсаар хагаад 10 аягны завсаар 10 ширхэг теннисний бөмбөг байна гэсэн үг. За аягаа барихдаа давуулж барихгүй ингэж зөвхөн доод талаас нь. Доод талынхаа аягнаас барина. Аягаа хоёр гараараа тулж барихгүй зөвхөн нэг гараар барина гэсэн үг тийм ээ. За тенниснийхэн бөмбөгийг ширээн дээр ойлгохгүй зөвхөн газар байлгана тийм ээ. За нэг авсан тенниснийхэн бөмбөгийг заавал хийснийхэн дараа дараагийн теннисний бөмбөг авах шүү тий. Ойгоод явчих юм бол сэлгэж өөр бөмбөг авахгүй ягаад тэгэхээр бөмбөг тоотоогоо учраас тий. За яг л тийм доод талынхаа аягнаасаа л барина. Ширээгээ төрөө гурлаа ойртой зогсчээ. За би ч одоо гамбаг уучлаарай гамбаа. Манай хөтгчид бас ер нь надтай ижлэх бодолтой байж магадгүй. Эхний хоёр үеэсээ л ер нь хасагдчих байх таа гэсэн чи ер нь баг нэлийн яваад байна шүү дээ тий. Яг хөө тэгээ нөгөө ахвал цамбаа нэг жоох юмд эвтэй. Тэр байна тий. Тэрнээс гүүж харайх марайх юм байвал би хамгийн ихний үеэс хасагдана л да. Энд чинь нөгөө байранда нөгөө юм шаардсан юмнуудаа болохоор гайгүй яваад байна. Аха. Энэ хоёр эмэгтэйтэйг өрсөлдөд байх зүгээр үү? Жохоо эр хүний нүнжигтэй сэтгэл байгаад энэ үеэс нь хасагдсан ёр гэсэн бодол байна уу байхгүй юу? Байхгүй харин одоо энэ хоёрын нэг хасаал бошуу энэ байгаа. Бас хасаал мөнгө авъя гэсэн бодолтой байна уу? Та хоёрыг гэж бодож байна. Гамбаага ер нь хасчих гэж бодож байна эсвэл хоорондоо үзэж байгаа нёгийг байж байгаа гэж бодож байна. Хин ялсан тэгэл. За ер нь мэдээж манай нэвтрүүлгийн үе болгон даалгавар болгон мэдээж шудраг явагддаг. Үзэгчид давхар харж шүүж байгаа. Би ч бас энэ чээс харж байна. Манай оператор энд ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн бүгд бас давхар харж байгаа. За бэлэн үү? Бэлээ. Асуух зүйл юу байна? Байхгүй тийм. Газар ойлгоно шүү дээ. Газар ойлгоно. Ширээн дээр ойлгохгүй. Бөмбөг чинь хэрвээ ойгоод явчих юм бол зөвхөн тэр бөмбөгөд авчраа шүү дээ. Окей. За. 3 биедээ нэг амжилтсаач. За амжилтсаа. За. Тавартай амжилт хүсье хичээгээрэй. За. 3 2 1 эхлэе. За доороос нь дээш нь авах тийм ээ. За ер нь бол энэ тэнцвэрл явж байна тийм. Баярмаа намын хоёр бол ерөнхийдөө бас ойролцоо хоттой явж байна. Гамбагийн хувьд бол баг зэрэг хоцорч байна. Гэхдээ их ойрхон. Нэг л теннисний бөмбөгийн зүрхтэй яваа. За эхний нэг 3 4 бол их амархан орчтой. Тэгээ дээштэд ирэхээр бас ийм хүтэн зөвхөн аягныхаа доод талаас нь барина тийм ээ. Сайн санаарай. За тэр бөмбөгийн хойноос явна. Баярмаа явна шүү. Гамбаа солгоо юу? Үгүй баруун. Тэгээ яга аяга зүүнээр баруунаараа бөмбөж байгаа байхгүй. Баярмаас зүүнээр ирж. Ерөөсөө даанч бүгдээрээ зүүнээр ирсэн юм шүү дээ. Надад бол баруунаараа байж ингээ аяга ийгүүл итгэх санагдаад байна. За. Аяр нэг ойлцоод явж байна. Үгүй энэ гамбаас цогцолж исэн чинь юу вэ? Нэг ицсэн чинь баг дуусчихсан юм шүү дээ. Үй. Юу болчихоо? Миний сая орсон юм. Аяга нураавал яах вэ? Аяга нураавал тэгээд эхнээс нь штэ. Гэтэ нурааснаас өргөжлүүлээд явна гэсэн. Нураас хэсгээсээ өргөжлүүлээд гэсэн. Ой. Цаашаа. Нэг том юм юу чичээлөө. Унгаачих гэдэг штэ. Ой. За. Шү. Гамбаа зөөлө бөмбөг хагалчваа. Шү ба. Чинь олон даалгавар дээр хэрэглэх нормтой бөмбөг шүү дээ. За баярмаач нарийн үзэж байна да. За гамбаа тоосон нэг хоёрыг энтрийн зогсож байгаа шалган дараа. За. Намоногийн хот сүүлийнх нь тий.
За одоо баярмаа сүүлийнх. Хурд. За намунаа сүүлийнхээгээ хийх гээд байна да. Аль төрүүлж цаашаа өргөжлөл нь хоцорсон хасагдана. За шалгана одоо. Эндрэхэн зогсож байгаарай тэгээд. За ямар ч зэтийн дээр нэг ширхч бөмбөг алга. Тэгэхээр одоо хагахаа бөмбөг байна уу? Өөр бөмбөгөөс халааснаас гаргаж ирээд хийж өгөх гэдгийг шалгана. За. Мафон байвал тэгээ шууд хасагдана шүү дээ. Гамбач хайг бахаа хайг байна шиг эсэ. Би яг хажуунаас нарж болохоор гамбаа бас хайг. Энэ сүүлд энэ. За. За баярмагийнхыг шалгах шаардлага баха тий. Намаа их холоос харчихсан болохоор дондоор нэг лобби орчих шиг болсон шүү. Тэндээс зулаа нэг бөмбөг шидэжсэн үгүй юу? Үгүй байна. За. Ямар ч асуудал алгаа баярмаа. Асуудалтай байсан бол баярмаа өргөжлүүлээд энэ хоёрыг хасчих байлаа. Амаагүй. За. Нэвтрүүлгийн бас 4 дахь үе хүртэл амжилттай сайхан өрсөлдлөө. Тэг үлдэж байгаа хоёр оролцогчтой мөн үзэгчтэй хандаж одоо үгээ хэлээд хасагдъя да. За төлөв яах вэ? За үлдсэн хоёр амжилт төсөө. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцсон. Тэгээд сэтгэлийн сайхан талында ажлын өндөрсөн амжилт төсөө. Үзэгчтэй хэлэхэд сошиал ертөнцийн гол дүр өдөр бүр 19 цагаас соёлын төвөргөнд уулзцгаая. Баярлалаа. Баярмаадаас уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За тоглолтод амжилт. Та нар одоо намайг л алгасаад гандаа нэгээрээ гарах та. За ингээд Жараарам шоу нэвтрүүлгийнхаа 4 дахь үеийг үзүүллээ. Хэсэг хугацааны дараа шийдвэрлэх үе буюу 5 дахь үеийг та бүхэн хүлээвч үзээрэй. Манай нэвтрүүлгийн эгэндэгчээр Нандин Дорсон Жирстра хэлж байгаа лээ. Чи ажилтнаас хүний эндээ тэргээд. За тест мөнгөдөө чи. Чиний дэ одоо болно. Одоо нэлээд явна шүү дээ. Жараарам шоу нэвтрүүлгийн ээлжид шинэхэн дугаарыг та бүхэндээ өргөжлүүлээ өргөж байна. Манай нэвтрүүлгийн шийдвэрлэх үе буюу 5 дахь үеийг үзүүлэхэд бэлэн болжээ. 5 дахь үеэс энэ удаагийн нэвтрүүлгийн ялагч маань тодорно 100 мянган төгрөгийн болцлыг хангана. Тэгэхээр Мөрөөдлийн театрын жүжигчин Намуна Гамбаяр хоёр болоод энэ видео томжуулсан байна. За одоо та хоёрын хин хэмдэ гэдгийг үзнэ. Иргчин эмгчин дөөцөндөө гэж. Зайнаас бол тэгээд сэтгэл зүйн дайралтыг хийгээд хоорондоо өрсөлдөнө. За даалгаврыг танилцуулъя. Өнгөөр ялгагдах тестний бөмбөгүүдийг бэлдсэн байгаа. Тестний бөмбөгөө мөн ижил нэг нэгээр нь авна, олноор нь авахгүй. Нэгийг аваад эндэр дээрээ нэг ойлгоод хоёр дахь ойлтон дээрээ өндөгний сэтгэн дээр тогтох хэрэгтэй байгаа. Ингээд төрүүлээд хамгийн түрүүнд 5 бөмбөгийг тогтоож чадсан нэвтрүүлгийг ялагч болох нь байна. За бөмбөг өөрийн эндэр дээр аваад
Ширээн дээр 2 3 байгаад орох юм бол тооцохгүй. Шууд энэчнээсээ нэг Тий. Тий, өөрхийн энэ дээр нэг байгаад орно гэсэн. За, сетгний хоёр талын хэсэгт энэ хоёр талын игнэнд оруулах тооцохгүй. Ягаад гэхээр энэ гадна талын хүрээн дээр тогтож үлдэх учраас. За. За, харин явцад намуунагийн оруулсан бөмбөгийг Гамбаяр бөмбөгөөрөө зохиод гаргаж болно. Тий. 5-ыг хийх гээд үйл 4 багт нэгийг гаргаад 3 болгож болно. За. Намуунаач бас Гамбаярыг гаргаж болно. Ойлгомжтой үү те? Ойлгомжтой. За, тэгвэл 5-ыг тогтоосно. Төлөв ялагч болох нь шүү дээ. Миний одоо болно. Ахтайгаа одоо хэдий бол ингэж арсалдах юм. Эхний үеэсээ хоёр талаасаа ингэ явчлаа шүү дээ тий. Хоёр талаасаа ясаар ягаад одоо тэгээд хин нэг л үзэх гээд байна. Эхний үед намуунаач бас лигүүцсэн дээ. Тэ? Нилээ игүүдчээл тэгээд гарсан да. За. Хоёр биндээ нэг сайхан амжилт хүсье даадчихаач. За. За. Амжилттай. За, тэгэхээр энэ чухал юу байх нь? За, билнэ үү? Билээ. Теннисний бөмбөгтэй их ойрхон харьцдаг нь л ерөнхийдөө их сайн хийх баха гэж бодож байна. За, бөмбөгөө хагалчихгүй тий? Хагалахгүй ихгүй эвтэйх ойлгох хэрэгтэй тий? За. Анхаарч байгаарай. 3 2 1 эхлэх хэр эхлэв шүү заяа. Эхлэх хэр эхлэв шүү за. За, анхаарч байгаарай. 3 2 1 за эхлэе. Гамбайр чи ямар аймаг санаатай юм бэ? Эхлээд намуунаг шидүүлж бас багцааг нь харчээж өөрөө шидэж штэ. Мөн үү? За амжилттай эхнээ. Энэ жоохон нас масаараа точлог заагаад байна гэх юм байна. Тэ? Бас давхцуу шидэхгүй эсрэг хүнээ харж яанаас яаж шидэх нь вэ? Эсрэг хүнийхээ шидлтээс нь харж агаад өөрхийн шидлтээр анализ хийгээ шидэх шиг штэ тий? Ай. Гамбатод ер нь яах юм алгаа тий? Ойгоор гараад байна. За, сеткин дээр ойж байгаа тогтож үлдээд болно. Ширээн дээр зоохгүй бол тийм ээ. Өөрийнхөө нэгийг гаргах. Өөрийнхөө гаргал одоо гомдлохгүй штэ юм ба. За, намуунаа одоо зү. Гамбаа хоёрыг тоосон байна. Намууныг болох чинь. Одоо эргэлт чинь буруу байна. Намуунаа. Чи сая ингэж эргэлдээд байгаа байхгүй юу? Нөгөө нэг чулуу ингээд усан дээр явуулчих тийм шиг хэлгээд байгаа. Тийм биш. Буц эргэлттэй. Хөө өнгө чинь аваагаад буцаж эргээд тогтож үлдэх гэсэн үг шүү дээ, тий? Одоо ширээний тенсер бол одоо ингээд нэг завчиж гаргана гэдэг шүү дээ. Тэр шиг л гамбаа шидэд байна уу? Өнгөө бүр түлхээ цааш гараараа ойртуулад байна уу? Ойлгож байна. Ойлгож байна. За. За, өөрөө тогтоосон байна. Одоо хоёрыг дотор гамбаа ярьж явах байх юм байна. За, намуунаа 50 байна. Тий яа, тий шат. Зүгээр боломж байсаар л байгаа. Намуунаа жоохон холын араа муу юу? Тийм байна тий. Тэгэхээр бидний жоохон фокус алдаад зайгаа болохгүй нэг гайгүй зүгээр үү. Жүжигчин Гамбаярын хувьд бол 3-ыг тогтоосон байна. Намуунагийн хувьд бол 1-ийг тогтоож харах амжаагүй байна. Гамбаярын Өнгө 4-ийг тогтоосон. Гэхдээ нэг нь тооцохдохгүй хэсэгт тогтсон шүү дээ, тий? Амттай байна уу? Үгүй. За, намуунаа ер нь байр шийдэх одоо аргачлал жоох өөрчлөмөр юм. За, 4-ийг тогтоосон юм тий? Зүгээр сандах юмгүй. Шидчихээ. Гамбач ирээсээ бүр тооч хэлж байгаа бол чиглөө читэй. Энэ сеткин дээр бөмбөг тогтоод улсын авалт ороод гамбаа төрүүлэхээр юм шүү. Чу. Намуунаа идрээ онно шүү дээ. Тэр гарын тест тавьдаг тэр арай. Сүүлийн тест гоё л тий. Сүүлийн тест ганга юм аа. За. Тест хийгдсэн баггүй одоо. Тест гэж хэлээд байх чинь тий. Тийм ээ. 5-0 тоо. Шүүгээтлээ да. Арай л муухай тоо очиж өгөө юу. За яхаа. За гэхдээ л бас нилээ сүүлдээ жоохон сэтгэл зүгээрээ жоохон хуугаад өччих шиг болсон тий. Аливаа зүйл юм сэтгэл зүй их сайн байх хэрэгтэй тий. Эцсийн мөч хүртэл юм сэтгэл зүгөө сайн чанга байх хэрэгтэй. Тэгээд намуунаа сэтгэлдээ барьж чадсан. Сэтгэлдээ уйлаад явах тий одоо. За үгүй хэлэх үү. За үгүй хэлээ та. Үдчиж судалдаа шээ. За тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулсан TVS телевизийн хамт олондоо маш их баярлалаа.
Тэгээд өдөр болгон 19 цагаас соёлын төвөргөнд сошиал ертөнцийн гол дүр тоглогдож байгаа. Та бүхэн ирж үзээрэй. За нагуулаад баярлалаа амжилтсаа. За баярлалаа. За. Баярлалаа. Тэгээд намайг орхитъя. Тэгээд намайг орхио явчихдیں۔ Намаа. За баярлалаа амжилтсаа. Ингээд та бүхэндээ зориулаад 60 ором шоу нэвтрүүлгийнхаа 5 дахь үеийг үзүүллээ. Энэ удаагийн нэвтрүүлгээс Мөрөөдлийн театрын жижигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ганбаяр нэвтрүүлгийн ялагч болж 100 мянган төгрөгийн болцлыг хангасан байна. Хэсэг хугацааны дараа 500 мянган төгрөгийн төлөө хэрхэн өрсөлдөхийг та бүхэн хүлээн авч үзээрэй. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Мандин дурсан ресторан ажиллаж байгаа дээ. Энийг бол хийж шүү дээ. Асуудалгүй шүү дээ. 10 инкүү. 10-ыг ч арайч чадахгүй шүү дээ. Хэдийг инкүү? 3-ыг л гэхдээ. 3-ыг ба. Сая би хэлсэн шүү дээ. Хийсэн үү? Би 4-ыг хийчихсэн л дээ. Ингээд та бүхэндээ зориулаад 60 ором шоу нэвтрүүлгийнхаа хамгийн сүүлийн үе буюу 500 мянган төгрөгийн төлөө жижигчин Ганбаяр хэрхэн өрсөлдөхийг та бүхэн яг одоо хүлээн авч үзнэ үү? За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр бол Grand X Night Club бол ажиллаж байгаа гэдгийг дахин дуулгая. Энэ дугаарыг тэмдэглээд авцсан уу тий? Тэмдэглээд авцсан. Сая утсаараа мессеж хийдэг авчихсан. Дугаар тэмдэглэсэн юм аа. Өнөөрөө очиж шүү гэдэг. Өнөөрөө очиж шүү гэдэг. Шагналаа 500 аваад очно гэдэг. За 500 мянган төгрөгийн төлөө бол 60 секундын хугацаанд даалгаврыг гүйцэтгэн. За энд 10 ширхэг шайб байгаа. За тоолоороо 10 ширхэг байгаа шүү. Бас их нарийн тоолж байна. Гамбач ер нь их 7 хэмжиж нэг огтлтой хүн нүггүй юу? Бас намбараа бас товчлог заагаал тий. Сая бүгд теннисийн бөмбөг шитгэхэд бол бас л харж байгаа. Гарын кейс энэ төр бол нүдний хар центр бол бас за 10 ширхэг шайбыг энэ замны эхнээс өнхрүүлнэ. за Өнхрүүлээд 10 нэг удаа буюу 10 ширхэг шайбыг 10 удаа өнхрүүлнэ гэсэн үг. 10 удаагийн боломж байгаа гэдгийг санаарай. Аль нэгэн сирений үзүүрт босоогоороо тогтож үлдэж чадвал 500 мянган төгрөгийг хожих боломжтой болно гэсэн үг. За. Гэхдээ 60 секундын хугацаанд амжиж 10 шайбаа өнхрүүлнэ гэсэн үг шүү дээ, тий? За. 10-ыг өнхрүүлээл дуусна гэсэн үг. За. маш хэцүү л ий байна да. За. Нөгөө нэг зүүнний үзүүрдээ нөгөө будаа тогтохтой адил гэдэг шиг л тий. Бараг л тийм. Гэхдээ тогтоол бид нар чи ингээл хүн болоо л байна шүү дээ, тий? Тэрнээс ч бараг хэцүү юм байна. Би ч зүүнний өдөр дээр будаа тогтоож ирсэн шүү дээ. Тийм үү? Тэгээ энэ бол тэрнээс хэцүү л санагдчих надад. Энийг би урд өмнө тогтоож ирсэн хүн байгаа юу? Байгаа. Гэхдээ яг нэвтрүүлгийн үеэр бол биш. Бид нар яг нэвтрүүлгийнхаа даалгаврыг ингээд шинжилээд солиод хийх үедээ бол нэвтрүүлгийн баг бүртэн бүгд ингээд ээлжлээд хийж үздэг. Тэгж жагаад нэвтрүүлгийн юм одоо тайзны зураач. Сквер бол бас тогтоожсэн.
бүр нэг бус удаа тогтоож байсан. Тийм үү. За. Тэгээ нэвтрүүлгийн үе биш байсан болохоор даанч харамсалтай 500,000 төгрөг авчаад байвал те. Гэхдээ бид нар 50 бохоор шагнасаа гэж. За бэлэн үү. За одоо бэлэн бил. За яаж дуршилтаар нэг үзэж болох уу? За болохгүй. Тийм үү. 10 удаа байгаа учраас За 10 удаагийн боломжийг л ашиглана гэсэн үг те. За үлээж би энэ чинь цаг харна. Цаг харахаар өнхрүүлнэ шүү дээ тийм ээ. За илт бүр хүч оруулж шайбаа бол өнхрүүлж хүч оруулж төлөхгүй шүү дээ тийм ээ. За харж байгаарай. Цаг явлаа гэхээр эхлэе тийм ээ. За 3 2 1 за байж байгаарай. Цаг явсаа. За өнхрүүлэлт бол ер нь ойрхон очиж байна. Өнхрүүлэлт бол их сайн зөв өнхрүүлж байна. Зарим хүмүүс бас буруу өнхрүүлэхэд байх талтай байдаг. За 5 дахь амжилтгүй болсон байна. Хугацаа бол хангалттай 6 дахь амжилтгүй. 16 секунд өнгөрсөн байна. 7 дахь амжилтгүй болсон. БТR 50. Яа, их өмнөхдөр өстөрч. Ямар амир юм бэ? Йоо. 500,000 төгрөг нүдний урдаар ингээд өнгөрлөө ш сая. Тий. Бараг л тогтох шахсан та тий. Гэтэ сая сүүлийнх дээр хит их дээрээс шидэд хит их хүч орчлоо. Тэгсэн үү? Жохон доороос хөнгөн шидсэн бол хит их хүчтэй байсан учраас бүр ингээд тогтохгүй гараа авчлаа тий. Тэглээ. Тэгэхээр зөөлхөн хөрөөсөн бол яг тогтож үлдэх байсан юм эсвэл. За яах вэ? Яах вэ? Заавал одоо юмыг авч яхаа албатай ч биш. Дараагийн одоо энэ 60 орон нэвтрүүлгийг ялагчд үлдээе та 500. Нэвтрүүлгийн үе болгон дээр мэдээж хожих юм бол үе болгон дээр 500,000 төгрөг авах боломжтой. За тий нэг л удаагийн 500,000 биш тэгэхээр хинч авах бас боломжтой. За Гамбода ямарчсан баяр хүргэе. Амжилттай сайн даалгаврыг хүсгэсэн байна. Аргагүй зүүнний үзүүр дээр бодоод тогтожсэн байна да гэж. тий. Би ч түрүү хэлжсэн шүү дээ. Ер нь багаасаа юмд жоох эвтэй гэж. Өөрийгөө магтаад байдаг. За баярлалаа. Тэгээд энэ 60 орон гэдэг энэ бас хүний авхаал самбаа эвдүү 3 хаан шаардсан нэвтрүүлэгтээ манай Мөрөөдлийн театрын хамт олныг хурж оролцуулсан. Даандлуудын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд одоо түрүү манай хэд бүгдээрээ л хэллээ дээ. Орой бол гар 9 цагаас соёлын төвөргөн дээр сошиал ертөнцийн гол дүр тоглолт маань тоглогдож байгаа. Тэгээд үзэж амжаагүй үзэгчтэй бол ирж үзээрэй. Залуучуудын одоо сайхан хурд хүч, урхаан, авиас чадвар бүх юмыг харуулсан сайхан тоглолт болж байгаа шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Ингээд та бүхэндээ зориулаад 60 орон шоу нэвтрүүлгийнхаа 6 дахь үеийг үзүүллээ. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр Нандин дурсамж ресторан ажиллаж байгаа байлаа. За болоог шүү баярлалаа. Болоог одоо бүгдээрээ зогсож байгаа төгсгөлээ хийгээд тийм. Тэгээд мөнгө өгнө шүү дээ. Тийм. Авсан бол би та нарт бүгдэнд чинь 100 өгөх үү. За тэгэл өөрөөсөө нэг 100 гаргаад та тавдаа 100 өгчөөл яах вэ? Би яах вэ? Би тэгтээ 100 авцсан ч гэж шүү дээ. Тэргээр би 100 авцсан юм чи. Одоо тэр нэг 500 авч ядаагүй 100 авах яа даа. Ингээд та бүхэндээ зориулаад 60 орон шоу нэвтрүүлгийнхаа нэгэн шинэхэн дугаарыг үзүүллээ. Манай нэвтрүүлгийн шинэхэн үзэн сууж байгаа та бүхэндээ баярлалаа. Амралтын өдөртөө 80 дахь сайхан өнгөрч байгаа гэдэгт бол хэлцэхгүй байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт Мөрөөдлийн театрын уран бүтээлчид бол оролцож байгаа. За нэвтрүүлгийн ялагчаар бол жүжигчин Гамбаяр тодорсон байгаа. Тэгээ бүгдээрээ Гамбаяртаа бас дахин халуун халаад шүү дээ. Баяр хүргэе. За мөн манай нэвтрүүлгийг зорин ирж оролцсон бүх уран бүтээлчтэй уран бүтээлийн өндөр их амжилт хүсэн гэрээгээр нэвтрүүлгийнхаа бас дурсгалын аяг гарын нэлээд болъё. За амжилт хүсье. Амжилт хүсье. Амжилт хүсье. Амжилт хүсье. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгийн ялагч Гамбаяртай гарын бэлэг болон за нэвтрүүлгийн шагнал болон 100,000 төгрөгийг бас гадуулъя.
За. Амжилт хүсье. За тэгээд түрүү бас үгүй хэлсэн тий. Одоо харин олцогчтой хандаж өгч хэлмээр байна. Хамт оролцсон 5 залуутай хандаж. За тэгээд Ингээл тэндээс нь ахвал ингээ нэгээр хассараад өөрөө ялгч боллоо шүү дээ. хамтдаа оролцсон Тушка найзлаа. За тэгээд дөрөв дүүдээ Оромтой өндөр амжилт хүсье. Хэдүүлээ энэ тоглолтоо сайхан тоглож дуусгаад хооштой бас шин олон сайхан шоу тоглолтуудыг үзэгчдэд хүргэнэ. Тэгээд одоо та бүхэнтэйгээ хамт ажиллахад сайхан байдаг шүү гэж хэлмээр байна. За. Тамаасаа авсан шагналаас дүүнэртэй хэд идэг өгч вэ? Энэ тавтаа 20-20-ыг л өгч дөө. 20-20 тэг өөрөө хаасан байх юм тий. Тий, за яах вэ тэгээд. Яг өгнөд? Өгнөө. Яг үз? Тий. Яг үз? Өгн надад энэ дээшээ харсан амсартай савын аяг багтал болоо. Энд чинь байгаа л юм хүн тий. Энд чинь нэг баахан татвар хасагдаад тэгээ одоо гар дээр 10,000 чинь тэгэхээр гамбаа өөрөөсөө 90,000 дээр гарах. Өөрөөсөө 90-ыг гаргаад тэгээд 20-20-ыг өгье дөө. За энэ бол нарийн байлаа. Мэдээж гэхдээ Монгол улсад бол мөрдөгдөж байгаа хүн амын орлогын албан татвар бол хасагдана. Гэхдээ мэдээж чагнал мөнгө бол очих болно гэдэг бас болохоо сайхан байна. Ингээд мөрөөдлийн театрын хамт олондоо бас тоглолтод нь олон их амжилтыг хүсэн өрөө хойштой олон сайхан тоглолтуудыг үзэж төвөндөө бас хүргэж байгаарай гэдэг та бүхэндээ хүсэн өрөөх байна. Нэвтрүүлэгт оролцсон та бүхэндээ дахин баярлалаа. За баярлалаа. Ингээд 60 шоу нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзүүллээ. Шинтээ үзэн суусан та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг дуусаж байна. За манай нэвтрүүлгийн ивент идэвхжээр Нандин дурсамж ресторан ажиллаж байгаа билээ. За мөн бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн албан байгууллага хүн бол нэвтрүүлгийн холбогдох дугаараар бидэнтэй холбогдороо. За нэвтрүүлгийг үзэж амжаагүй байгаа үзэгчдийн хувьд бол YouTube сайтн дээр бүх дугаарууд бас байршиж байгаа гэдэг та бүхэнд болгоход сайхан байна. Та бүхэн амралтын өдөр аялдаа сайхан байна.